Сайн мэцхан өрхөн мөндөд сонсогчдоо тархины халаас нэвтрүүлэг подкастын дараагийн дугаар та бүхэнд хүрэх гэж байна. Энэ удаагийн дугаараараа хүмүүсийн дунд нилээдгүй яригдах болсон сэтгэл готрлын талаар онцлохоор нэгэн зочныг ураад байна. Энэ удаагийн дугаард сэтгэл зүйч Наран Булаг урагдж оролцож байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Таньдас энэ өдрийн мэндийг хүргэе. За подкастын маань урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. За тэгээд юун түрүүнд та манай сонсогч оролцогчдод өөрийгөө танилцуулах вэ? За сайн байцгаана уу? Тархины халаас контентыг сонсдог бүх үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би Монгол Улсын боловсролын их сургуулийн сэтгэл судлалын тэнхимд одоо багшаар ажиллаж байгаа. Тэгээд бүгд найрамдах Солонгос улсад одоо сэтгэл зүйн энэ мэргэжлэр одоо мэргэжшээд бакалавр, магистр, доктора хийгээд одоо Монголд ирээд сурсан мэдснээ одоо Монголынхаа оюутан залуучуудад шинэ үеийнхэнд өгж бас хуваалцаж тэгээд сэтгэл зүйн энэ одоо чиглэлд энэ салбарт хувь нэмрээ оруулъя гэж бодоод одоо ингээд 3 дахь жилдээ ажиллаж байна да. За тэгэхээр өнөөдрийн одоо нэвтрүүлэг подкастта таныг урьсан нь бас учиртай. Тэгээд таны одоо судалсан энэ чиглэлээр мэргэсэн одоо чиглэлийг нь судлаад сонсоод тэгээд үүнтэй нь холбогдуулж урьсан байгаа. Тэгээд сэтгэл готрлын талаар тантай ярилцъя юу гэж бодсон юм. Сүүлийн үед манай одоо Монголд энэ талаар бас нэлээд их ярьдаг болсон байна. Хүмүүс ч гэсэн би сэтгэл готролтой байсан юм шүү. Эсвэл одоо би ийм байгаад байгаа юм шүү гэл их анзаардаг болсон байна л да. Тэгэхээр бид юун туран танаас нэг ийм зүйлийг асуумаар байна. Одоо хүмүүс сэтгэлээр унах ийм тохиолдлууд байгаа те. Сэтгэл санаа тавгүй болох сэтгэлээр унах. За энэ нь сэтгэл готрол гэдэг энэ ойлголт хоёр нь яг юугаараа ялгаатай юм бэ? Зарим хүмүүс сэтгэл готрлыг одоо сэтгцэн эмгэгтэй олчиж өөрчлөлтөө олчиж гээл тэгж जैन те. Зарим нь болохоор сэтгэл готрол зүгээр штэ эдэгдэн штэ гээл тэгж जैन. Тэгэхээр энэ сэтгэлээр унах, сэтгэл готрох эмгэг гэл ингээ яриад байгаа ойлголтуудын ялгааг нь хэлж өгөөч. За тэгэхээр сэтгэл готрох гэдэг бол мэдээж хугацаанаас шалтгаалаад жишээлбэл одоо юу гэдэг нь тийм хүн болгон өдөр болгон мэдээж бидний өдөр тутмын амьдрал тохиолдож байгаа ямар нэг зүйлд одоо сэтгэлээр унах тэ сэтгэл готрох юм тохиолдлууд бол байна. Энэ бол энгийн үзэгдэл бидний амьдралд байдаг зүйл энэ бол гэвч энэ маань одоо хэр зэрэг удаан хугацаанд үргэлжилж байна. За эндээс гадна дахиад энэ сэтгэл готраад ямар нэгэн зүйл нь ажил нь бүтгээ болоод хэм нэгэнд гомдоод тий эсвэл одоо өдөр тутмын амьдралаасаа таашаал авахгүй болоод ингээд одоо өөртөө итгэл нь буураад ч юм уу да тийм ээ. Ийм байдлаар одоо сэтгэл готарч жагаад буцаад хэвийн амьдралдаа орж байгаа бол энэ ямар нэгэн эмгэгийн шинж бол яг биш гэж үздэг. Энэ бол байдаг зүйл. Тэгтээ урт хугацаанд жишээлх юм бол одоо энэ сэтгэл готарсан одоо ямар ч идэвхгүй болсон амьдралд баяр баясгалгүй болсон гэдэг ч юм уу да тийм ээ. Энэ шинжүүд нь ерөнхийдөө бол урт хугацаанд буюу одоо 2-7 хоногоос дээш сараас дээш хугацаанд байнгын өдөр болгон 7 хоногт бол нэг 3-аас 4 өдөрт нь тий за нэг 4-өөс 5 өдөрт нь юм уу ер нь байнгын энэ шинжүүд чинь байгаад байвал надад ер нь сэтгэл готрлын эмгэгийн шинж байна уугүй гэдэг дээр өөрийгөө жоохон анхаарч үзэх шаардлага байдаг. Түүнээс өнөөдөр одоо сэтгэл готраад өнөөдөр ямар нэг юм сэтгэл таагүй байжгаад маргааш нь дахиад хэвийн болчихж байгаа бол энэ бол зөвхөн бидний одоо хэвийн амьдралд бол тохиолддог зүйл учраас энгийн одоо нэг сэтгэл зүйн одоо сэтгэлийн хөдлөл гэж ингэж үзэж болно гэсэн үг. Энэ ялгаатай гэж хамгийн энгийнээр ингэж ойлгож болох юм. Хугацааны хувьд одоо чинь хүмүүс маань өөрсдөө ойлгож анзаарах хэрэгтэй байна шүү дээ. Хэр зэрэг удаан хугацаанд үргэлжилж чинь дээрэс нь ганцхан сэтгэл готраад энэ сэтгэл готрлаас өөр шинжүүд бас энийг бол нөгөө ганцхан сэтгэл готрно гэдгийг хүмүүс ер нь юу гэж ойлгодог вэ гэхээр зөвхөн ямар нэгэн зүйл сэтгэлээр унаал тэгэл ер нь энийг бол зөвхөн одоо сэтгэлээр унаж байгаа тэр байдлаа тэр шинжээ сэтгэл готрол гэж ойлгоод байгаа тохиолдол. Гэтэл чинь сэтгэл готрол гэдэг дээр бол зөвхөн сэтгэлээр унахаас эхсүүлээд үндсэн одоо 8-9 үндсэн шинжүүд байдаг. Хоол нойрны өөрчлөлт гэдэг ч юм уу да тийм ээ. За тэгээд нөгөө насанд хүрэгчдэр бол одоо бэлгийн амьдралын өөрчлөлт гэдэг ч юм уу. За тэгээд дээрэс нь одоо нөгөө амьдралд идэхгүй болох өөрийгөө буруудах гэл маш олон шинжүүд байгаа. Тэгэхээр энэ олон шинжүүд давхар явж иж тэгээд энэ хүний энэ сэтгэл готраад байгаа асуудал нь сэтгэл готрлын эмгэгийн шинж байж болох юм а гэдэг энэ орш нь бол тавигдана. Хэр зэрэг удаан хугацаанд бас үргэлжилсэн бай гэдгээр нь тийм ээ. Түүнээс зүгээр өнөөдөр ингээд ямар нэгэн зүйл ажил нь бүтэхгүй болоод ямар ч урам алгаа гэд ингээд одоо сэтгэл готарчаад маргааш нь ажил нь бүтсэн ч дахиад зүгээр болчлаа гэж байгаа бол энэ сэтгэл готрлын эмгэгийн шинж бол биш юм аа л гэж ингэж үздэг. За таныг одоо судалгаагаа хийж ажиллаж байх энэ явцад ажигласнаар хүмүүсийн дунд ер нь сэтгэл готролтой холбоотой ямар юм түгээмэл буруу ойлголтууд байгаа гэж ажиглагддаг вэ? Одоо жишээ нь хүмүүсийн ингээ яриаг анзаараад ахаар
миний сэтгэл санаа нэг л тухгүй байна, таагүй байна. Би сэтгэлээр унаад байна гэд ярихаар хүмүүс юу сүртэй юм бэ те? Битгий эсвэл маяглаад ээ. Эсвэл чамд сэтгэл готрох юу ч байхгүй байна те? Ийм байхад юундаа сэтгэлээр унаад байгаа юм бэ гэж маш их юм хэлэх тохиолдлууд байдаг шүү дээ. Тэгэхээр юу яг хүмүүсийн дунд юм түгээмэл буруу ойлголт гэж ажиглагдчихсэн бэ? Тэгэхээр энэ сэтгэл готрол бол ерөнхийдөө бол яг бид нар бол нөгөө хүмүүс юу гэж ойлгодог гэхээр хоёр тал одоо байна л да таны ярьсанчлан нэг бол хүмүүс энийг бол наа чин тийм ээ юу ч гэдэг энэ ийм байдлаар нөгөө хөнгөн хүлээж авдаг. За ингэж хэлээдэг гэдэг ч юм уу. Эргэн тойронд нь жоохон ийм готорсон амьдралд одоо ийм сонирхолтой болсон, амьдрал хүсэлгүй болсон гэдэг чинь нэг ганц хоёр ийм хүмүүсийг харчаад ер нь нийтлэг хүмүүс ийм байдаг гэдэг чинь наа чи хүн болгонд л байж байдаг гэдэг чинь нэг ийм хөнгөн хүлээж аваад байгаа. Энэ бол зүгээр юу ч штэ наа чин ингэж байгаа л зүгээр болчихно. Наа чи асуудал биш гэж ингэж хөнгөн ойлгоод байгаа нэг хэсэг байна. Нөгөө хэсэг нь болохоор жинхэнэ энэ одоо сэтгэл готрол гэдгийг бол за энэ хүн бол ер нь Монголын одоо нөгөө шар хаданд тийм ээ хуучнаар бол шар хадны имлэгт очиж шивдэхгүй бол ер нь болохгүй болсон байна гэдэг нөгөө хүнд талаас нь ингэж хүлээж аваад байгаа хүмүүс байна. Яг нь сэтгэл гутралыг бол дэлхийн эрдэмтэд дундаас ерөнхийдөө бол хүний амьдрал дээр нь 2-3 удаа хүн бол амьдралдаа сэтгэл гутралд ордог гэж яг үздэг юм судалгаанууд байгаа. Дээрээс нь сэтгэл гутралыг нэг төрлийн ханиад шиг гэж ингэж зөвлөж тодорхойлж хэлсэн юм ойлголтууд бас байж байгаа. За тэгэхээр хүмүүс бол энийг сэтгцийн эмгэг гэдэг зүйл маань өөрөө ямар шинжүүд байж тэр нь ямар хугацаанд ямар давтамжтайгаар яаж үргэлжилж энийг эмгэг одоо болдог эмгэгийн төвшөнд авч үздэг вэ гэдэг энэ ойлголт нь өөрөөсөө хүмүүст яг сайн байхгүй байгаа учраас зөвхөн төстөө шинж юмнуудыг нь л ажиглаад хүмүүс нэг бол сэтгэл готролтой энэ бол амар сэтгцийн өвчтөй гэдэг юм хүнд талаас нь хүлээж аваад одоо тэр хүнийг нийгмээс тусгаарлах ч юм уу одоо гадуурхах ч юм уу та тийм ээ эсвэл энэ харилцаагаа таслах ч юм уу ингээд ийм жоохон буруу хандлага байгаад байна. Нөгөө нэг нь энэ хүн үнэхээр одоо сэтгэл нь готраад одоо юу гэдэг нь тийм ер нь бол эмчилгээ зөвлөгөө ер нь авах шаардлагатай гэдэг зүйлийг ойлгохгүйгээр наа чин зүгээр л хөнгөн зүйл шүү дээ тий. Хүн болгон л ингэж гутардаг шүү дээ гэдэг зүйлийг нөгөө зүгээр шинж зөвхөн сэтгэл гутралын ганцхан шинж байгаа. Тэр шинжтэй холбож ойлгоод зүгээр л сэтгэл гутарсан наа чин бол тэг юу ч гэдэг нэг ийм байдлаар хөнгөн хүлээж аваад нөгөө таны хэлдэг шиг GPT жүжиглээдээ цаан чи ийм гоё юм байхад гэдэг шиг тийм ээ сүртэй юм бэ гэдэг тий. Гэтэл энэ хүний сэтгэл дотор үнэхээр одоо бүр ямар ч амьдрах хүсэл алга гэдэг бүр энэ шатандаа орцсон байвал энэ хамгийн ер нь явж сэтгэл готролын хамгийн сүүлийн зогсоол юу вэ гэхээр юу сайн хорлох байдаг. Тэгэхээр энд хүртэл бид нар бас заримдаа энэ гол юмнуудаа мэдхгүй болохоор ийшээ бас түлхэх тохиолдол байна тийм ээ. Ийм одоо аюулууд бас байна. Тэгэхээр энийг жоохон энэ ерөнхий хүмүүсийн сэтгэл готролын талаарх мэдлэг гэдэг зүйл, ерөнхий ойлголт гэдэг зүйл бас ийм тодорхой төвшөнд байх хэрэгтэй гэж би үздэг. Тэгээ энэтэй холбоотой ном зохиол сурагч байдаг бол иймэрхүү сэтгцийн эрүүл мэндтэй холбоотой юмнуудыг бас хүмүүс ер нь сайн уншиж судалж байвал ер нь зүгээр тэгээ бие биендээ бас анзаарч ажиглаж бас ингээд тусламж зөвлөгөө тийм ээ ингэрээ тэгэрээ наа чи ер нь ийм тийм гэдэг нэг бас нэг ойр зүрийн ойлгох тал дээр ч гэсэн тийм ээ хүлээж авах тал дээр ч гэсэн жоохон хандлага өөрчлөл зөвөр юм уу да гэсэн бодол надад байдаг. Одоо энэ сэтгэл зүйн подкастыг ингээд хийгээд байгаа маань хүмүүст одоо сэтгэл зүйн мэдлэг боловсралтай болоосай нэг ч гэсэн зүйлийг ингээд мэдчихвэл өөртөө ч тэр бусдаа ч тэр илүү зөөлөн хандаасай тусалж дэмжээсэй гэдэг юм үднэс хийж байгаа. Гэхдээ чинь хүн болгон подкаст ингээд сонсч чадахгүй тийм ээ. Тэгтэл ингээд сүүлийн үед ажиглангууд олон улсад одоо дуучид хүртэл дундаа сэтгэл готрлын талаар ийм хүмүүсийн дотор үнэхээр ийм хэцүү болдсон шүү гэдгийг ингээд илэрхийлсэн дуунуудыг хүртэл айгүйх гаргаж чинь тий. Тэр нь бас ингээд дэлхийд даяар ингээд айгүйх энэ ойлголтыг өгж байгаа юм шиг санагддаг л та. Тэгэхээр хоёлаасаа ярьлаа шүү дээ тийм. Сэтгэл готрлын эцсийн зогсоол бол инэ гэд. Тэгэхээр яг сэтгэл готралтай байгаа хүний хувьд амьдралын яг ямар талууд нь бэрхшээлтэй байд юм бэ? Одоо чинь хүмүүсийн нийтлэг мэдж байгаа за өдөр тутмын үйл ажиллагаанд хэвийн ингээд зүйлстэй бол оролцож чадахгүй хүнд хэцүү сэтгэлээр унсан мэдрэмжтэй байгаад байт юм. Өөр бусад юу н ямархуу байдлуудаар тэр хүндрэл бэрхшээл ажиглагдах уу? Ер нь бол тэгэл амьдралаас авах таашаал гэдэг зүйл ер нь өөрт нь байхгүй мэт болно. Тэгээ тийм болохоор нөгөө хамгийн гол зүйл ер нь хүн гэдэг амьтан чинь өөрөө нийгмийн харилцааны дунд оршиж идэг, амьдарч идэг. Нийгмийн харилцаа гэдэг зүйл маань өөрт нь тавдахгүй, таагүй болоод ирэхээр ерөөсөө харилцаанаас өөрийгөө ингээд тусгаарлаад эхэлдэг. Ингээд ирэхээр нөгөө жинхэнэ нөгөө ганцаардал тундаа жинхэнэ өөрийнхөө одоо толгоондоо бодолтой бодож байгаа тэр зөвхөн нэг хийсвэр зүйл дотроо амьдардаг ч юм уу. Ингээд ирэхээр нөгөө хүнд бодтой одоо баяр баясгалыг авах, амьдралаас таашаал авах тэр
ямар нэгэн зүйл сэтгэл ханах гэдэг зүйл ногт байхгүй болоод ирэхээр ерөөсөө нэг юм хоосон ертөнцид амьдарч байгаа юм шиг ийм мэдрэмжийг аваад ирэх юм бол тэгээд нөгөө харилцаа манд байхгүй болно. Хоёрдугаарт мэдээж ямар ч одоо нөгөө ажил дээр одоо юу гэдэг нь тэг мэдээж сайн таны хэлсэнчлэн өдөр тутмын амьдралаас гадна өөрийнхөө хийж байгаа зүйлээсээ хүртэл сэтгэл хэмжээг авч чадахгүй болоод ирэхээр нөгөө амьдрал төр чигээрээ утахгүй санагдах. Ингээд ирэхээр ер нь би байсан ч яах вэ, байхгүй байсан ч яах вэ гэдэг энэ бодлыг хүртэл ингээд ботход хүргэдэг учраас хамгийн ер нь хэцүү зүйл нь бол нөгөө өөрийн үнэлгээ, өөртөө итгэл байхгүй болоод ер нь амьдрал гэдэг зүйлээс, амьдарч байгаа зүйлээс, хийж байгаа зүйлээс, харилцаж байгаа зүйлээс энэ сэтгэл ханамж гэдэг зүйлийг огт авахгүй болчихоор хоосон гэдэг мэдрэмжинд даван галаад ирвэл ер нь өөрсөнд нь ер нь за ер нь би бол ер нь байхгүй байсан ч ер нь болох юм байна да. Намайг ер нь хайрлах одоо хайхрах те өгүүлэх хүн ер нь байхгүй юм байна да гэж энэ бодол эхлэх юм бол тэгээд ер нь бол хэцүүдэж байна л гэсэн үг шүү дээ. Хамгийн хэцүү зүйл бол ер нь энэ байдаг. Одоо яг саяны хэлж байгаа шиг ийм нөхцөл байдалд орсон хүний хувьд бусдаас ер нь тусламж ингээд авч чадах бол надад туслаач би юм хэцүү байна гэдгийг хэлээд ч юм уу. Бусдаас тусламж авахд ер нь жоохон хэцүү байдаг. Ягаад тэгэхээр ийм хүмүүс нэг найзтай ер нь зүгээр сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд сэтгэл готролтой хүмүүстэй ингээд одоо зөвлөгөө өгөөд ярилцж байхад бол нэг найзтай хэлж үздэг. Тэр хүн болгоно нөгөө өөрийнхөө өнцгөөс яг таны хэлдэг шиг одоо нийгэмд байгаа нэг хоёр хандлага гарч ирж байгаа. Нэг хэсэг нь наа чи юу ч биш штэ сүртэй штэ гэд ингээд өнгөрүүлждэг. Тэгэхээр нөгөө маань дахиад хин нэгэнд энэ хэцүү байгаа зүйлээ гаргаж ирэх би одоо яах вэ ханаас тусламж авах уу гэдэг зүйлээ гаргаж хэлэх юм одоо найдваргүй болчихж байгаа. Нөгөө хэсэг нь болохоор бүр энэ хүнийг бүр гадуурхаад энэ бүр ингэ сэтгцэн эмгэгтэй гэлээ. Энтэй одоо бити ярилцах гэдэг ч юм ингээд нөгөө жоохон гадуурхаад ирэхээр өөрөө өөрийгөө юм хүнж бас ингээд хаачж байгаа. Тэгэхээр ингээд ирэхээр нөгөө хинээс яаж тусламж авах вэ гэдэг бол энэ хүнд бол асуултын тэмдэг болж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд Монголд үнэхээр энэ асуудал байх юм бол бид нар хамгийн түрүүнд хандах уу ерөөсөө сэтгэл зүйчдэл ерөөсөө очиж хандах бол үгүй айгүй чухал. Гэхдээ бид нар бол одоо сүүлийн үед бас ч гэж гайгүй сэтгэл судлал гэдэг энэ салбар маань ингээд бас олон судлаачид одоо энэ чиглэлээр сурч байгаа хүмүүс одоо нэмэгдээд энэний ачаараас ер нь хүн чинь сэтгэл зүйн асуудалтай анхаарах хэрэгтэй байх шүү гэдэг энэ одоо хандлага бол бий болж байна л да. Тэгэхдээ хинт хаана хизээ очиж хандах уу гэдэг бас айгүй чухал байгаа тийм. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар хинээс тусламж авах вэ гэхээр ойр тойрноос гэхээс илүүтэй ерөөсөө надад энэ шинжүүд ер нь удаан хугацаанд үргэлжилж байна. Би удаан хугацаанд л ер нь ингээд нэг амьдралаас одоо баяр баясгалыг авахгүй, ер нь дандаа нэг юм ойртогтой гонигта тэгэл ер нь нойр хоолж ер нь энэ химнэлүүд ингээд алдагдаал тийм ээ. Ер нь өөрийгөө жоохон зүхэл, өөрийгөө буруутгаал, ер нь өөртөө итгэлж алдагдал, ер нь амьд явах хэрэг байна уугүй юу гэд бодоод ирж ивэл та ерөөсөө хамгийн түрүү хин дээр очих вэ? Сэтгэл зүйчдэр, мэрэгжлийн хүн дээр очиж зөвлөгөө авах нь одоо хамгийн чухал гэж л одоо ингэж зөвлөмөр байна. Тэгэхгүй энийг хин нэг нь мэдхгүй хүнд очиж хэлдэг, нөгөө хүн нь цаашлагдаг, нэг бол тий түлхдэг, нэг бол ойлгохгүй. Ингээд ирэхээр ерөөсөө хаалттай болол ирнэ гэсэн. Улам дутагшаага болоод ирвэл тэгээд нөгөө бид чи өөрийгөө буруутгах энэ үзэл нь улам одоо давмгайлаад ирдэг гэсэн үг шүү дээ. Одоо сая хэлж штэ хүмүүс ингэ найз нөхдөс ч юм уу тусламж ингэ авах гээд очдөг гэд. Тэнгүүт би одоо тэр найз нөхдийн өнцгөөс бодох юм бол бас ингэж бодоод байгаа байхгүй. Нөгөө хүн маань бол мэрэгжлийн хүн биш те. Ийм хүмүүст юу гэж хэлхийг эсвэл юу гэж тайлбарлах хэвстэг мэдэхгүй. Тэнгүүт өөрт нь яг тийм тулгарч байгаагүй асуудал ч юм уу ингээ хэцүү зүйл сонсогдонгууд нөгөө хүнээ яг өөрийнхөө одоо тарих шиг өөрийнхөө ажиллаж байгаа яг энэ тарих шиг харж байгаа өнцөг шиг харангуйтаа за ингээд хэлжүүл арай зоригтой болчих واخ тий. Ингээд хэлжүүл арай олж хараагүй юм олж харчих واخ гэж бодоод өө юу сүртэй юм бэ тий. Эсвэл чамд ингээд дутагдах гачигдах юм юу ч алга. Ерөөсөө сэтгэл гутраллах юм алга. Харин чи намайг хар гэдэг ч юм уу тий. Хүмүүс нэг иймэрхүү хандлага бас гаргаад идэв юм шиг санагдчихсэн. Та түрүү хэллээ шүү дээ тий. Одоо сэтгэл гутралын 8-9 юм одоо яг юм онцлог юм шинжүүд байдаг гэд. Тэгэхээр би хүмүүсийг юу ах гэж бодож байна л да. Одоо ийм шинж тэмдгүүдийг мэдчих юм бол магадгүй өөрийгөө нэгт чек хийх. Эргээд эргэн тойронд байгаа гэр бүлийн хүмүүс, найз нөхөд, ажлын хамтрагч ч юм уу тийм хүмүүс ингээд чек хийхэд нь бас ингээд туслах болов гэж бодоод байна л да. Тэгэхээр та сэтгэл готролтой хүн ийм шинжүүд ажиглагддээ шүү гэдэг талаар манай сонсогчдод тоолцооч. За тэгэхээр хамгийн түрүүн бол мэдээж одоо хүн мэдж байгаа ер нь бол уйтгарлах мэдрэмж бол одоо хамгийн өндөр хэмжээнд байдаг. За уйтгарлах мэдрэмж байж байна. За хүн уйтгарлаад ганцаардаад ирэхээр яадаг вэ гэхээр нөгөө амьдралаас авах баяр баясгал гэж зүйл байхгүй болно. Сэтгэл ханамж гэж зүйл байхгүй болдог. За ийм шинжүүд байж байна. За тэгээд дараагаар нь хүн яах вэ гэхээр сэтгэл готраад ямар нэгэн зүйлээс баяр баясгал авахгүй болоод ирэхээр өөртөө итгэл байхгүй болчихно тийм ээ.
За өөрөөр хэлбэл өөрийн үнэлэмж гэдэг зүйл буурчдаг. За өөрийгөө ингээл за би ч ер нь болоогүй байна. За би ер нь муу хүн юм байна гэдэг ч юм уу те. Би ер нь чаддгүй юм байна. Надад мэдхгүй зүйл их байт юм байна гэдэг ч юм. Ингээд нөгөө өөрийгөө үнэлээд ирэхээр өөрийн үнэлэмж нь их буурчдаг. За ингээд өөрийн үнэлэмж бураад ирэхээр цаашаа яах вэ гэхээр өөрийгөө буруутгаж эхэлдэг юм болгон дээр. Ерөөсө за энэ миний л буруу. Би л муудаа ингэчлээ. Ер нь би л чадахгүй байгаа юм байна те. Ер нь миний буруугаас боллоо гэдэг ч юм уу. Ингээд өөрийгөө буруутгаад эхэлдэг. За ингээд ирэхээр өөрийгөө буруутгасны дараагаар нөгөө бид нар ингээд одоо өөрийгөө буруутгаал үн цэнгүй мэдрэмжийг аваад ямар ч баяр баясгалгүй болоод тэгээд тэрэндээ олон готраад за ингээд ирэхээр нөгөө яах вэ гэхээр олон янзын бодлууд бидний толгонд эргэлдэн тийм ээ. Ингээд ирэхээр нөгөө бидний нойр хоол, нойр маань хулжаал. За нойрны хэмнэл алдагдаад. За тэгээд нөгөө хоолны туршил бол алдагддаг бас давхар. За ингээд нойр хоолны одоо туршил нь алдагдаад ирэхээр тэгээд бидний нөгөө физиолог төр чинь бас өөрчлөлт орно. За ингээд ирэхээр нөгөө нэг янз янзын хит даргалах эсвэл хит турах тийм ээ. За ингээд эндээс дахиад нөгөө сэтгэл ханамжийн асуудал давтагдана яригдана. За ингээд нөгөө бас бидний одоо бас хүн эмчэнтэй физиологийн хэрэгцээний нэг болох за бидний одоо бэлгийн хэрэгцээ байна тийм ээ. За энэ хэрэгцээний энэ одоо амьдралын хэмнэл нь бас алдагдаж эхэлдэг. Ингээд явж байгаад эцэст нь ерөөсөө нөгөө амиа хорлох одоо үйлдэл дээр очдог. Хамгийн сүүлд ингээл амиа орлох тухай бодож эхлэв. Ер нь би ингэж амьдрч утгагүй амьдрч ирснээс би ер нь явчвал яадаг гэдэг имийг бодож эхэлж байгаа бол ерөөсөө эхнээсээ эхлээл ер нь явж байгаа л хамгийн сүүлийн зогсоол гэж бэлсэн тийм ээ. Энэ хүнд тал руугаа эрт руугаа ер нь явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ үндсэн шинжүүд, энэ үндсэн 9 шинжийг бол DSM-5 буюу бидний мэрэгжлийн одоо тийм оншны статистикийн одоо тийм гарын амлага байдаг ном. Энэ номон дээр энэ үндсэн 9 шинжүүд за уйтгаргүй нэг за өөртөө итгэхгүй тэр нөгөө баяр баясгалгүй байх. Тэгээд дээрэс нь мэдээж хамгийн нэг чухал зүйл бол анхаарал бас төвлөрөхгүй болчдөг. Анхаарал төвлөрөхгүй байх, нойр алдагдах, хоолны дэглэм алдагдах. За тэгээд нөгөө бэлгийн дур хүсэл буурах тийм ээ. За тэгээд нөгөө өөрийгөө гин буруутай гэж бодох. Тэгээд нөгөө амиа орлох бодол гэдэг ч юм да тийм ээ. Ингээд энэ үндсэн шинжүүд за дор хаяж энэ бүгдээрээ биш ч гэсэн энэ шинж тэмдгүүдээс 5 буюу түүнээс дээш шинж тэмдгүүд нь 2-7 хоног буюу түүнээс илүү хугацаанд үргэлжлэх юм бол давтамжтай байх юм бол ер нь би бол химийн хэмжээнд биш байх шүү. Надад ер нь сэтгэл хөдлөлийн шинж байж болох юм байна шүү гэдэг энэ зүйл дээр хүмүүс одоо өөрийгөө үнэлээд тэгээд нөгөө мэрэгжлийн жинхэнэ сэтгэл зүйчдэр очиж би ер нь яагаад ингэж үнэхээр сэтгэл готролд орцсон байна уу үгүй байна уу те ямар төвшөнд явж гин дотроос энэ анхан шат дунд шат хүн шат гэсэн шаттай. Аль шатантай явж гин те ямар одоо хэмжээнд явж гин ямар төвшөнд явж гин гэдгийг мэрэгжлийн хүнээр одоо тэр мэрэгжлийн тест онцлогоонууд байж байгаа тэрүүгээр оруулах юм бол боломжтой. Тэгэхээр ерөнхийдөө нэг ийм шинжүүд надад байна уугүй гэдэг дээр өөрсөндөө байнга одоо анхаарч үзэж яхад бол ер нь зүгээр л гэж бодож байна да. Тэгэхээр сая бол ингээд сэтгэл готролтой хүмүүст нийтлэг ажиглагддаг шинж тэмдгүүдийг маш чухал зүйлсийг ярьлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр эдгээр шинж тэмдгүүд нь нас болон хүйсээс хамаарат ер нь юм ялгаатай байдлаар ажиглагддгүү. Одоо жишээ нь манай Монголд одоо хүмүүс одоо энэ подкастыг нэвтрүүлгийг сонсож байгаа сонсогчд маань ч гэсэн их сонсож исэн нэг зүйл байдаг л та ингээд бага насны хүүхдийг чи жоохон байж ингээ юундаа уурлаад байгаа юм бэ? Юундаа гуниглаад байгаа юм бэ гэж шинэ хүмүүс маш их хэлдэг. Тэгэхээр энэ мэтчлэнгээс хамаарат хүмүүсийн хүйс, наснаас нь хамаарат ялгаатай юм байдлууд ажиглагддгүү гэдэг тухай ярилцъя. Ялгаатай зүйлүүд бол байж болно. Яг ерөнхий шинж тэмдгүүд бол бүгд адил гэхдээ мэдээж хүүхдүүд төр бол ихэвчлэн юу гэхээр нойр хоолны хэмнэл бол мэдээж алдагдана. За хамгийн нэгдүгürt бол мэдээж одоо тэр уйтгарлах, гуниглах одоо энэ зүйл бол шинж тэмдэг хүүхдүүд хамгийн одоо түрүүн анзаардаг. За өрөөнийхөө хаалгаа хаагаал ганцаараа байх, чимээгүй байх, ингээл ирүүл ирнэ хүүхдүүд жоохон сэтгэл готролын шинж гэдэг ч юм уу, уйтгарлах, гуниглах ийм жоохон шинж тэмдгүүд явагдаж гэнэ үү та гэж аав ээж нь анзаарах хэрэгтэй. За тэгээд дараагийн нэг зүйл нь хичээл номлоо дургу болох. За хичээл номдоо дургу болж байгаагийн шалтгаан юу гэхээр сэтгэл готрлын нэг үндсэн шинж болох нөгөө анхаарал гэдэг зүйл чинь дутагдаад эхэлдэг. Ягаад гэвэл анхаарал нь дутагдаад эхлэхээр хичээл номоо анхаарч чадахгүй, хийж чадахгүй, ойлгож чадахгүй ингээд ирэхээр хичээлдээ дургу болох, хичээлд явахгүй байх. Тэгээд сүултээ сургуулиасаа гарах, одоо сургууль завсардах бүр ийм асуудал бас хурж болдог. За тэгээд нойр хоолны хэмжээ нь алддаг. Нэг бол одоо хоол идэхгүй тий, хоолноос татгалзах, нэг бол одоо хитрхи идэх. За эсвэл одоо нөгөө чихэрлэг зүйл тий, эсвэл ундаа чихэр ийм зүйлийг одоо их ирэх гэдэг ч юм уу. За тэгээд унтах хэвээр цагтаа унтаж чадахгүй дандаа оройн цагаар нөгөө компьютер тоглоал нэг бол одоо нөгөө гар утсаар оролдоод тэгээд нөгөө өглөө үүрээр унтдаг ч юм уу. Ингээд ирэхээр нөгөө амьдралын ийм хэвийн одоо нөгөө циклүүд нь алдагдаад ирэх юм бол хүүхдүүд за тэгээд нөгөө бас хамгийн чухал нь харилцаа бас байна тийм ээ. Мэдээж харилцаан дээр өөрийгөө хамгаалаад, тусгаарлаад
ер нь бол харилцаа багасаад за ярьж байгаа үг хэлний ер нь багасаад ирэх юм бол ер нь ялангуяа өсвөр насны хүүхдүүдээр бол сэтгэл хөдлөлийн шинж тэмдгүүд явагдаж байна гэж үзэх боломжтой. За тэгээд бас нэг өөр зүйл гарч байгаа илэрх шинж тэмдгээс гадна хүүхдийн гэхдээ энэ сэтгэл хөдлөлийн шинж тэмдгүүд хүүхдүүдээр айгүй ер нь илэрх одоо шинж тэмдгүүд нэг цөөхөн гэх юм уу ер нь хүн уулж харахад хэцүү байдаг. Тэгээ гарч илэрч байгаа зүйл нь юу гэхээр гадагшаа гарч байгаа тэр зан үйлээр нь дамжуулж бид нар энэ хүүхдийг энэ хүүхдэд сэтгэл хөдлөлийн шинж байна уугүй юу? Яагаад уурлаад байна тань хэлдэг шиг тийм ээ. Яагаад хичээлдээ явахгүй завсардаад байна? Яагаад муу хүүхдтэй нийлээд байна? Яагаад компьютер тоглоод ингээс суугаад байна гэдэг чинь цаана дандаа ихэвчлэн юу явдаг вэ гэхээр нөгөө сэтгэл хөдлөлийн үндсэн шинжүүд нь баагаар явж байдаг. Тэгээ энэ нөгөө гадагшаа илэрхтэй хүүхдүүдээр нөгөө том хүн шиг илэрх биш. Нөгөө өөр байдлаар өөр зан үйлээр нөгөө нийгмийн эсрэг зан үйл байдаг ч юм уу. За нөгөө донтолт байдаг ч юм уу. Эсвэл одоо хүүхдүүдэд нийлж тамхи хэрэглэх, ар хэрэглэхтэй. Нэг бол компьютер донтох, гар утсанд донтох гэл энэ бүх зүйл чинь ерөөсөө нөгөө сэтгэл готрол гэдэг энэ зүйлийг мэдрээд ирэхээр энийхээ нөгөө хүүхд учраас яаж зохицуулахаа мэдэхгүй, хинт хэлхээ мэдэхгүй болоод ирэхээр энэ сэтгэл готрол гэж юу гэдэг вэ гэдгийг бас мэдэхгүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө гадагшаа илэрч байгаа зан үйл нь өөр байдлаар ингэж хүүхдүүдээр илэрдэг. Тэгээ ингээд ирэхээр нөгөө бид нар энэ хүүхдийг яагаад ингэж байгааг мэдэхгүй байгаа ч гэсэн гаргаж байгаа тэр зан үйлийг нь харахаар энэ бол цаана эхлэл нь бол юу вэ гэхээр нөгөө сэтгэл готрол, нөгөө стресс, энэний сэтгэл готрлын одоо эхэл дахиад юу вэ гэхээр цаашаа ухаад үсэх юм бол нөгөө стресс аав ээжийн харилцаа, гэр бүлийн орчин олон зүйлээс шалтгаалсан стрессийн зүйлүүд чинь явсаар байгаад энэ депресс гэдэг энэ зүйлийг бий болгоцсон. Ийм тохиолдлууд бол ихэвчлэн байж байдаг. Би нэг өмнө нь ийм ном уншиж ирсэн. Алдагдсан холбоо гэдэг ном Монгол дээр орчуулагдсан. Тэгээ тэр номон дээр сэтгэл готрлын талаар гарч байгаа байхгүй. Тэгээ юу гэж үтсэн бэ гэхээр урьд өмнө нь одоо нэлээд олон жилийн өмнө сэтгэл готрлыг бол хүний ингээд дааврын өөрчлөлт юм аа гэд. Тэгээ тэнд ерөөсөө эмийн бизнес л явж ийсэн гэж байгаа байхгүй. Тэгээд судалгаа шинжилгээ юмнууд ингээд явсаар байгаад юу гэж үтсэн бэ гэхээр сэтгэл готрол гэдэг чинь дан ганц дааврын өөрчлөлтөөгөл эмээр л эмчлээд идэг зүйл биш ээ. Энэнд маш олон шалтгаан байдгаа гэд бидний ингээ өдөр тутмын амьдрал дээр байдаг одоо жирийн ингээл ажил дээрх харилцаа ч юм уу те гэр бүлийнхэнтэйгээ харилцаа гэл ингээл энгийн зүйлсийг хүртэл дурдсан байгаа байхгүй. Тэгэхээр та сая яг өмнөх асуултанд хариулж чартаа нөгөө төгсгөлд нь ярьлаа шүү дээ. Тэгэхэд стресс чи явсаар гад юм болт юм а гэд. Тэгэхээр яг сэтгэл готрлыг үүсгээд байгаа шалтгаанууд нь ер нь яг юу идэм бэ? Ингээд болж зарим хүмүүс би бол өмнө нэг ийм яриа сонсч байсан байхгүй. Ингээд миний эргэн тойрон орчин болохгүй байгаа болохоор би ийм одоо нөхцөл байдалд хүрчлээ л дээ гэдэг ч юм уу те. Тэгэнгүүт нэг талаараа чи бас ингээд нэг юм болохгүй газар л сэтгэл зүй асуудал байдаг гэж байгаа одоо үг юм шиг болчиход байна л да те. Тэр ер нь яг шалтгаан нь яг юу гэдэг юм? За шалтгааны хувьд бол яг сүүлийн үед ерөнхийдөө шинжилгээ олон талаас нь ер нь шалтгаануудыг хайж байна л да. За үндсэндээ бол нэг 3 чиглэл байгаа. За нэгдүгürt нь юу гэхээр генийн холбогдолтой гэж одоо сүүлийн үед генетик судлаачид ялангуяа нейросайенс талаас ч юм уу тийм ээ. За ер нь бол хүний генетикийг судалдаг тарих судлалын одоо эрдэмтэд зарим нэг эрдэмтэд бол ерөнхийдөө энийг бол бас хүний одоо ген удамшилтай холбоотой болсон гэж тайлбарлаад байгаа юм зүйлүүд байна. За жишээлх юм бол за зарим нэг эрдэмтэд 2000 оны ихэр гарсан судалгаанууд дээр юу гэж үздэг вэ гэхээр за хүний хромосомын за 15, 12, 8 гэсэн ийм хромосомууд дээр энэ депресси буюу одоо энэ сэтгэл готрлыг энэ мэдээллийг авч одоо өөртөө тээж дараагийн үр дүнд өгдөг ийм мэдээлэл одоо энэ хромосомтой холбоотой байна гэдэг одоо ийм таамаглалыг гаргаж ирээд судалгаа хийсэн байж байгаа. За тэгээд одоо бүр хамгийн сүүлийн үед гаргасан одоо сая 2010 оноос 15 оноос хойш гарсан судалгаан дээр юу вэ гэхээр ээж хэрвээ ураг тээж явах үедээ ээж нь хэрвээ одоо урт удаан хугацааны сэтгэл готролтой байх юм бол энэ бол бас нэг гений мэдээлэлээр дамжиж урагт дамжих боломжтой. Тэгээд төрсэн одоо ураг хүүхэд бол тийм ээ мэдээж шууд одоо төрөнгөт сэтгэл готролтой одоо байх одоо тийм шинж нь бол илэрхгүй шүү дээ. За ялангуяа том болсон насанд хүрсэн үедээ энгийн хүүхдүүдээс илүү хурц хэлбэрээр ингэж илэрч болох юм байна гэдэг ийм судалгаа зүйлүүд гараад байгаа. За тэгэхээр нэгдүгürt бол генийн одоо ийм шинжтэй байх одоо боломжтой гэдгийг бол ерөнхийдөө зөвлөө судлаачид хэлж байгаа. За хоёрдугаарт нь за таны ярьсан тэр дааврын холбогдолтой. За бидний одоо биед ялгарч байгаа олон янзын гормон дааврууд байна тийм ээ. Тэр ялангуяа одоо серотонин даавар, дофамин, за норфайн брейнж байт юм уу те, GABA байдаг ч юм уу.
Энэ даавруудын өөрчлөлтүүд яадаг гэхээр бидний энэ энэ депресс гэдэг энэ зүйлүүд дээр за байх ёстой хэмжээнээс даавар нэг бол ихсэх, нэг бол багасах тохиолдолд ерөөсө тэнцвэр нь алдагдаад ингээд ирэхээр нөгөө энэ дааврууд чинь бидний хамгийн их сэтгэл хөдлөлд оролцдог ийм дааврууд баггүй. Тэгэхээр энэ даавруудын тэнцвэр алдагдаад ирэхээр яадаг вэ гэхээр аль нэг нь ноёлох, аль нэг нь эсвэл дутуу байх тийм ээ. Ингээд ирэхээр нөгөө сэтгэлийн тэнцвэрт байдал чинь алдагдаад ингээд ирэхээр нөгөө бид сэтгэл готрол гэдэг энэ эмгэгийн шинжүүд болоод бий болдго юм байна гэсэн ийм нэг тайлбар байгаа. За 3 дугаарт нь юу гэхээр сэтгэл судлалын одоо юм шалтгаанууд, сэтгэл судлал талаас. За сэтгэл зүйн шалтгаанууд дээр юу орж ирэх гэхээр хамгийн гол нь ерөөсөө бидний орчин орчны зүйлүүд. За орчны зүйл гэдэг маань бид нар гаднаас одоо биднэрт нөлөөлж байгаа зүйлүүд гэр бүлийн орчин байж болно, хэн нэгний үхэл байж болно эсвэл одоо сургууль одоо өөрийн сурч байгаа сургууль, багшийн харилцаа, тэр нийгмийн харилцаа юу гэдэг ямар орчинд амьдарч байгаа юм ямар улсад амьдарч байгаа юм тэр бүх орчингууд ерөөсөө биднэрт нөлөөлөд энэ сэтгэл готрол гэдэг энэ зүйлийг эхлүүлж болдог гэж ингэж үздэг. За нөгөө талаараа хүний өөрийн дотоод хүчин зүйл байдаг. Энэ юу гэхээр жишээлх юм бол одоо cognitive psychology-гийн одоо эцэг гэж хэлэгддэг Бекийн одоо үзэж байгаа орол жишээлбэл тийм ээ хүн ямар өөрийнхөө одоо болон ирээдүйн цагийнхаа одоо өөрт тохиолдож байгаа зүйлүүдийг дандаа сөргөөр хардаг ийм одоо майнд сет буюу тийм ээ одоо ийм схемтэй болчдөг ийм бүдүүчтэй. Тэгэл ерөөсөө юм болгоныг дандаа нөгөө буруу талаас нь дандаа болохгүй талаас нь хараад байдаг. Ийм хүмүүс хамгийн хурдан сэтгэл готролд өртөх боломжтой юм а гэдэг энэ одоо үзэл баримтлалыг одоо гаргаж хэлсэн байдаг. За дараа нь шалтгаан нь бол бас Фройд дээр бол бас байж байгаа. За Фройд юу гэж үзсэн гэхээр ууртай хүмүүстэй уур гэдэг зүйл бол дотгошоо хүний өөрлөө дотгошоо чиглээд ирэхээр энэ юу болдгоо гэхээр сэтгэл готрол болдгоо гэж ингэж бас үтсэн зүйлүүд бай. За тэгээд одоо энэгшлийг одоо анх гаргаж ирж байсан эрдэмтэн Боулби бол юу гэж үтсэн гэхээр баг бахта ээж хүүхд хоёрын харилцаа, аав хүүхд хоёрын харилцаа тогтвортой одоо биш байсан тохиолдолд бол нөгөө аав ээж маань намайг хаяад явчих вэ гэдэг нөгөө энэгшлийн тэр тутамчлууд байгаад байна тийм ээ. Намайг хайрлахаа болчих вэ гэдэг ч юм уу. Энэ зүйлүүд маань том болсон энэ бас энэ сэтгэл готрол руу ингэж явах энэ одоо үндсийг бас тавьж өгдөг гэсэн ийм олон янзын шалтгаанууд бол байж байгаа. Гэхдээ энэ дундаас хамгийн их нөлөөлж байгаа зүйл юу вэ? Нөгөө гэр бүл, нийгмийн орчин, харилцааны орчин энэ бол одоо хамгийн их сэтгэл готролыг үүсгэж байгаа гол шалтгаан бол эднэр болоод байгаа гэдэг ийм зүйлүүд их байна. Тэгэлгүй яг сая таны хэлсэнтэй санал нэг байна. Бид нар бие махбодоо жилдээ 1-2 удаа үзүүлээд одоо магадгүй эрт илрүүлэхтэй ороод бие махбодоо анхаардаг хүмүүсийг ямар сайн юм бэ гэд магтаад хардаг тэр хүмүүст хэлдэг. Тэгвэл яг үүнтэй л адилхан одоо сэтгэл зүйтэй анхаарж байгаа жилдээ 1-2 удаач болов сэтгэл зүйчдэр очиж байгаа хүмүүсийг ингэж хардаг хандлага бас бидний дунд бий болоосэй гэж маш их хүсдэг. Тэгэхээр одоо үүнийг сонсож байгаа хүмүүст маань одоо тэгвэл яг яах вэ? Надад эдгээр ингээд шинж тэмдгүүд магадгүй түрүүний ярьсанчлан тийм ийм төвшин ажиглагдаж байна гэд харж иж болох юм. Тэгвэл одоо яг юу хийх вэ? Одоо яг хаанаас нь эхлэх вэ гэдэг зүйлс хүмүүст бодогдож байгаа. Тэгэхээр хоёулаа энэ тал дээр хүмүүс зөвлөгөө өгвөл байгаа байлгүй яг. Тэгэхээр нөгөө хөнгөн хэлбэрийн сэтгэл готролыг бол ерөнхийдөө хүн өөрийгөө зохицуулах гэж одоо self regulation гэж ярьдаг тийм ээ. Өөрийгөө зохицуулах тэр олон янзын аргуудаас хамгийн өөрт тохиромжтой байгаа өөрийн чинь сэтгэл санааг одоо дээш өргөж байгаа тий энэ одоо таатай мэдрэмжийг өртөж өгч чадж байгаа баяр баясгалыг өгч чадж байгаа тэр зүйлүүдээ хийхээс эхлээл ерөөсөө өөртөө анхаарах энэ одоо баг алхмууд байна тийм ээ энэ алхмыг хийгээд энэ хөнгөн хэлбэрийн сэтгэл готролыг бол заавал сэтгэл зүйч гэхгүйгээр хүн өөрийгөө зохицуулах чадвартай өөрийгөө хянах чадвартай ийм хүн болвол энийг бүрэн хэрэгжүүлээд сэтгэл готролыг бол одоо бууруулах бүрэн боломжтой байдаг. За тэгвэл яг хөвлөр мэдээж одоо хамгийн чухал зүйл бол нойр хоолны хэмнэл гэдэг бол маш чухал. Тэгэхээр одоо сүүлийн үед монголчууд бас их сайхан биендээ анхаардаг, ер нь нойр хоолндоо бас анхаардаг, эрүүл мэндэд анхаардаг болсон байна. Тэгээд тэрүүн шигээ сэтгцэн эрүүл мэндэд бас аягүй их сайн анхаардаг болчвол одоо их сайн байна. За тэгэхээр хамгийн түрүүн юу хийх вэ гэхээр үнэхээр сэтгэл гутралын шинж надад жоохон илрээд байна. Би сүүлөө жоохон гонигтай байгаад байна. Ер нь нэг баяр баясгал байхгүй болчиход байна. Ямар нэгэн зүйлдээ би ерөөсөө анхаарч ингэж анхаарал төвлөр сууж чадахгүй болчиход байна гэдэг ч юм уу. Нойр хоолны хэмнэл жоохон алдагдаж байна гэдэг ч юм уу. Ингээд нөгөө үндсэн шинжүүд өөрийгөө жоохон буруутгах гайл, ер нь загнах гайл те. Ингээд юм шүү гэдэг нэг ийм шинжүүд ажиглагдах юм бол хамгийн түрүү бид нар ерөөсөө юу гэхээр өөрийнхөө таашаал авдаг юм хий гэж хэлдэг ерөөсөө. Өөрөө одоо амьдралаас те хамгийн дуртай зүйл чинь юу вэ? Ер нь цаг гарвал өөртөө цаг гаргаад тэр таашаал авдаг зүйлээ хий. Буцаад өмнөх шигээ таашаал авахыг хичээ гэж хэлдэг. За дараа нь мэдээж эрүүл хооллолт бол байх боловч нөгөө спорт хөдөлгөөн. За дасгал хөдөлгөөнийг яагаад гэдэг гэхээр дасгал хөдөлгөөн хийснээр бид нар нөгөө нэг энэ сэтгэл готролчийн ерөөсөө юу гэхээр өөр дээр их төвлөрдөг. Дотоод бодол.
За би өөр дээрээ маш их төвлөрөл нөгөө өөрийгөө буруутгаал янз янзаар бодоол тийм ээ. Тэгсэн хамгийн сүүлд нөгөө хөглийн тухай болно гэдэг чинь ерөөсөө энэ өөрийн бодол бүр когнитив бол маш их ажилдаг. Тэгэхээр энэ одоо өөр дээр төвлөрөөд байгаа энэ төвлөрлийг дотгошоо биш гадагшаа болгох тал дээр л ер нь хамгийн их анхаарал зүгээр. Тэгэхээр нөгөө гэрээсээ гарах ер нь гэртээ суух биш тийм ээ. За гэрээсээ гар хүнтэй уулз, дасгал хөдөлгөөн хий. За тэгээд дасгал хөдөлгөөнийг яагаад хийж байгаа гэхээр бидний одоо биеинд ялгарч байгаа янз янзын гормонууд байгаа шүү дээ. Тэр гормоны тэмцвэрийг бий болгоход за дээрэс нөгөө стрессийн одоо депрессийн хамгийн үүсэл юу гэхээр стрессээс эхэлдэг. Стресс явж чад архах стресс болоод тэгээд дараа нь депресс явах магадлал өндөр байдаг. За тэгэхээр нөгөө депрессийг үүсгэж байгаа нөгөө кортизол гэдэг даавар байна тийм ээ. Энэ дааврын бууралтыг ерөөсөө бид нар юунд хамгийн одоо амархан бууруулах юу гэхээр стресс жавныг гараад нэг тойрчод алхаад хүрээд ирэхэд стрессийн нөгөө кортизол нь буурсан байдаг гэж хэлж. За гэх мэтлэнгээр тийм учраас дасгал хөдөлгөөнийг хийжээ. За нөгөө гэрт байгаа орчноосоо гар орчноос л. За тэгээд дасгал хөдөлгөөн хий. За тэгээд нөгөө дуртай юмаа хийгээд тэндээсээ таашаал авцур гэдэг энэ үндсэн гурван зүйлийг хэлдэг. За дөрөвдүгürt миний одоо хэлдэг нэг зүйл юу? Ногоон өнгийн юм сэгсээр. Гой ногоон өнгийн орчинд тий. За яг нөгөө амьд ургаж байгаа. Яагаад гэвэл ногоон өнгийн зүйлээс бид нар чинь нөгөө серотонин дааврынхаа ялгарлыг бол тэрийг харж яж бас ингэж авах боломжтой, ялгарлыг гаргах боломжтой. За серотонин чинь байх ёстой хэмжээнээс буураад ирэхээр нөгөө сэтгэл зүй ингээд тогтворгүй болчдөг юм тохиолдол болно байдаг. За тийм учраас ногоон өнгийн зүйлийг харжээ гэж хэлдэг. За гадныхан бол ерөнхийдөө ялангуяа солонгост бол сэтгэл зүйн төв дээр очихлоор за үүднээс эхлээл ингээд бүх юм ногоон хан ногоон байна. Ногоон урмал тавьсан, цэцэг тавьсан. Тэгээ өрөөнд орлоо сэтгэл зүй одоо авах өрөөнд орлоо софа буюу одоо буудлын хүртэл гоё юм цайвар ногоон өнгөтэй хан ч гэсэн ерөнхийдөө нэг цайвар ногоонд өнгөтэй тэг их гоё намун ая тавьчихсан. Тэгэхээр энэ бол нөгөө нэг гаднаас амар ингээд дүрлдсэн ийм орж ирсэн хүн чинь ногоон өнгө хараад нөгөө даавар нь ялгараад айгүй тайван болоод тэгээ сэтгэл зүйн зөвлөгөө авахд яг ингээд биеийн бэлтгэхтэй нэг аяг суугаад ингээд тайвшир суудаг гэсэн. Ингэж нөгөө юм ярьдаг. Тэгэхээр нөгөө нэг миний одоо өгдөг гол зөвлөгөө бол энэ юм да. Хүмүүст ийм өдөр болгон тэгээд тэгтээ хамгийн гол нь цагийн менежмент гэдэг зүйл бас их чухал байдаг. Тэгээд цагийн менежментийг одоо зөв зөвсүүлж чадахгүй болохоор тэгээд бидний нөгөө амьдралын хэмнэл алдагдаад тэгээд нөгөө амьдралын хэмнэл алдагддаг. Тэгэхээр нөгөө юмаа цаг хугацаанд хийж чадахгүй ажил төрөл нь болохоо байгаа. Тэгэхээр тэгээд тэндээсээ дахиад стресс аваад стресс чинь буцаагаад бид нарыг нөгөө депрессив оруулдаг учраас ер нь бол маш олон талын үндсэн зүйл бол яг миний сайн хэлсэн хэдэн зүйлийг ерөөсөө би хэлэх дуртай да. Байж байгаа орчноос хамгийн гол нь байж байгаа орчноос айл. Орчноосоо гар. Үнэхээр болохгүй бол гэрээсээ хол тий тэрэлж рүү нэг явж нэг хончоод ир. Эсвэл одоо тэр ойрхон одоо ямар аймаг байна эсвэл нэг уул руу саахан гарчаад ир тийм. Ингээд ирэхэд бол арай өөр болно гэж одоо хэлэх дуртай да. Яалтгүй яг хүмүүсийн өдөр тутамдаа хэрэгжүүлж болохоор тэгтээ их мөнгө шаардахгүй. Гэрээсээ гараал нэг алхах ч одоо ямар мөнгө шаардах вэ тийм ээ. Тэгээ өөрийнхөө сонирхдаг байсан, урд өмнө зурдаг байсан зураг зурах. Эсвэл гоё кино үзэх ч гэдэг юм те. Тэр хоббигоо одоо хөгжүүлээ гэж ингэж бас нэг талаар ойлголоо. Тэгэхээр танаас ямар ч зардал гарахгүй тэгсэн хэрнээсээ маш их одоо дэмжлэг болох юм аргууд байсан байх гэж бодож байна. Бас нэг зүйлийг сонирхож асуумаар байна. Одоо ингээд яг мэрэгчлэлтэн дээр очиод тухайн одоо асуудал байгаа хүмүүс маань очиод ингээд зөвлөгөө тусламж авч штэ тий. Ер нь олон улсад яг сэтгэл готролд хамгийн ингээд сайн байж чаддаг эмчилгээ, зөвлөгөө төслийн арга гэдэг юм бол ямар аргыг ер нь онцлт юм бэ? Шинэ таны хувьд яг ямар арга зүгээр ажилтдаг вэ? За олон улсад бол ерөнхийдөө бол төвшнгөөс шалтгаалдаг. Үнэхээр одоо нөгөө гүн төвшөнтэй хамгийн одоо өндөр төвшин буюу одоо сэтгэл готрол нь бол ер нь амиа оролт руу явж байгаа. Энэ тохиолдолд бол хөвчлэн яадаг вэ гэхээр эмнэлгийн буюу одоо эмнэл зүйн терапи гэж одоо ярьдаг. Одоо манайхаар бол үндэсний одоо сэтгцийн үндэсний төв байх юм байна. За тийм одоо эмнэлэгт хэвтэж аль биесны одоо тэр сэтгэл готрлыг үүсгээд байгаа тэр одоо шин шинжүүдийг дарахын тулд тэрийг одоо дардаг, бууруулдаг одоо мөн адилхан сэтгэл төвшил бол заавал хамт явж байдаг. Энэ хоёрыг хоёуланг нь бууруулдаг, энэ хоёрт нөлөөлдөг энэ эмэн эмчилгээ бол явдаг. За тэгээд эмийн эмчилгээ бол мэдээж хүн хэлбэрийн хүмүүс төр явдаг боловч дунд хэлбэр болон одоо эхний шатн дээр явж байгаа хүмүүс төр сэтгэл зүйн зөвлөгөө бол одоо хамгийн үр дүнтэй байдаг. Ерөөсөө энэ сэтгэл готролтой хүмүүс бол яагаад ингэж юм гэхээр хамгийн гол нь бусдад ойлгогдож чадахгүй, бусдаас ямар нэгэн тийм өөрийг нь ойлгож ийн гэсэн тийм нэг мэдрэмжийг бас авахгүй байгаа нь бас нэг шалтгаан бас байдаг л да. Тэгэхээр нөгөө нэг ер нь намайг ойлгох юм ч байхгүй юм байна. Тэгэхээр би ер нь зингүй юм байна. Би ер нь хүнд чирэггүй юм байна гэдээ ингээд бодчих. Хамгийн одоо амархан ийм зүйл байдаг учраас ингээ хальтраад орчих боломжтой гэсэн үг шүү дээ. Тийм учраас ер нь бол сэтгэл зүйчдээр л очиж зөвлөгөө авах нь хамгийн чухал гэж үздэг. За тэгээд сэтгэл зүйн ганцхан сэтгэл зүйн зөвлөгөө аваад бас удаан хугацаанд бол ер нь авдаг. За жишээлх юм бол зүгээр жишээ шүү дээ кейс.
Солонгост байхад бол би яг одоо багасаа эхлээд одоо 17 8 жил сэтгэл хөдлөлтөд явчихсан ийм хүн дээр одоо бүтэн жилийн турш одоо сэтгэл хөдлөлийн ийм зөвлөгөөг бол өгж ирсэн. Тэгээд дараа нь бол одоо тэр сайжраад за өмнө нь бол энэ хүн яасан гэхээр бас нөгөө эмнэлэг зүгээр яваад эмнэлгээр одоо хэдэн жил ингээд яваад нэг байнга юм уугаа зүйлдээ юм уухасаа би залхаж чинь гээд тэгээд яасан гэхээр сэтгэл зүйн зөвлөгөө рүү орсон. За зөвлөгөө хийгээд зөвлөгөн дээр бол давхар одоо бас юу яаж болох вэ гэхээр манай одоо нэг профессор хэлдэг байсан. Зөвлөгөө бол мэдээж чухлаа. Депресстэй хүмүүст бол ялангуяа сэтгэл хөдлөлттэй хүмүүст сайн байдаг. Тэгвэл тухайн хүний арга барил шалтгаалаад өөр өөр байх боловч ер нь бол зөвлөгөөг бол бид нар санал болгоно. Зөвлөгөөн дээр нэмээд бясалгал гэдэг зүйл сүүлийн үед одоо их гарч ирж байгаа. За бясалгал гэдэг бол яагаад тэгэхээр нөгөө өөрийгөө ажиглах, өөрлөгөө өнгөх боломжийг олгодог учраас өөрийгөө нөгөө ингэж гаргаж тавьчаад 360 градус ажиглах энэ процесс явагддаг учраас сэтгэл зүйн зөвлөгөөнөөс гадна дахиад өөрийгөө ажиглах боломжийг бол энэ бясалгал олгодог гэж үздэг. Тийм учраас одоо сүүлийн үед маш олон судалгаанууд бол байж байна. Mindfulness гэдээ байж байна. Тийм энэ олон одоо бясалгалын хөтөлбөрүүд явж байгаа Оксфордын. Тэгэхээр энэ хөтөлбөрүүдийг хийгээд тэгээд өмнө нь байсан яг сэтгэл хөдлөлттэй юм бүлгийн хүмүүстээр сэтгэл хөдлөлийн ямар ч шинжгүй хүмүүстээр хоёр хүмүүстээр хийгээд үцхэд ямар байна гэдээ үцхэд ерөнхийдөө сэтгэл хөдлөлийн шинжтэй дунд болон одоо хүнд төвшингийн баг төвшингийн одоо бүхий шинжтэй хүмүүстээр ингээд нэг групп буюу бүлэг хүмүүстээр хийгээд үцхэд 6-7 хоногийн дараа 8-7 хоногийн дараа сэтгэл хөдлөлийн тэр нэг айхтар шинжүүд нь бүгд буурсан байна гэдэг үзүүлэлттэй ийм судалгаанууд бол зөндөө байж байгаа. Тэгэхээр ер нь бол олон улсад одоо сүүлийн үед сэтгэл хөдлөлийн одоо эмчилгээ бол эмнэлэг эмчилгээнээс гадна зөвлөгөөн дээр нэмхэн одоо бясалгал гэдэг зүйлийг бас аягүй их санал болгож байгаа. Бясалгал йогыг бас. Йог гэдэг бол өөрөө хөдөлгөөн л дөө. Тэгээд энэ бол давхар нөгөө нэг сэтгэл хөдлөлийн одоо энэ эмчилгээнд бол засалт бол ерөнхийдөө үр дүнтэй байна л гэж ингэж үздэг байгаа. Тэгэхээр тухайн хүнд илэрч байгаа шинж тэмдэг нөгөө төвшин интерес хамаарат хэрэгжилж байгаа аргууд маань бас ингээд өөр өөр байхаа шүү дээ. Ааха. За хоёулынхны ярилцах цаг нэлээд төгсөн байна. Тэгтээ би бас нэг төгсгөл нэг асуултыг асуухгүй байж бас чадахгүй байгаа даа. Тэр нь юу вэ гэхээр хоёулаа эхлэхдээ л ярьж ирсэн шүү дээ, тийм. Ингээд сэтгэл гутраад одоо байна. Эсвэл би ийм байдалтай ингээд ийм хугацаанд явчлаа гэж эргэн тойрны хүмүүстэй хэлэхээр юу сүртэй юм бэ? Чамд ийм байх чинь сайхан одоо төрсний дараах сэтгэл готрал гэж бас ийм зүйл сэн. Би тэгээд нөгөө подкастаар зөвхөн тантай энэ сэтгэл готрал гэдэг ерөнхий одоо сэдвэр нь ярих гэж бодсон. Тэгэхгүй болохоор бас ингээд нөгөө нэг тусдаа эн чинь маш өргө агуулгатай зүйл болохоор гэж бодоод. Тэгэхээр одоо ийм хөөрхөн хүүхд төрүүлчээд юундаа готраад байгаа юм те. Эсвэл чи ийм сайхан гэр бүл төсчээд юундаа готраад байгаа ингээл янз бүрэл хариулт үзүүлэл юм хэлээд байна л да. Тэгвэл яг одоо танаас чинь нэг хүн дээр очиод найз чинь ингэж хэлэх юм бол өдөөс нэг юу гэж хэлэх хэрэгтэй юм бэ? Хамгийн эхлээд ер нь тэр хүн яг ямар хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй юм бэ? Ерөөсөө тэр хүнийг зүгээр л сонсчих сайхан яриулал. Нэг цаг тий 30 минут 40 минут хамаагүй төвчээр гаргаад за юу нь хэцүү вэ? Хэцүү байгаа зүйл сүүлийн үед юу хамгийн өөрт чинь хэцүү вэ? За сайхан ярьчих. Найз нь сайхан сонсъё. Ингээл ерөөсөө тэр хүнийг сайхан яриулчих. Ерөөсөө сэтгэл зөвлөгөө авдаг хүмүүс ч ерөөсөө гэдэг чинь нэг айхтар одоо бид нар нэг далтыг хардаг те ингээл одоо те мэрэг төлөгч юм усууд биш шүү. Тэгэхээр нөгөө хүмүүс ингээд яадаг вэ гэхээр монголчууд ялангуяа ингээд сэтгэл зүйч гэхлээр за намайг нэг хараадах за би ямар байна те ямар хүн байна уучлаарай таныг би бол нөгөө мэрэг төлөв хүн биш учраас таныг шууд гаднаас чараад ямар хүн гэж би хэлж мэдэхгүй. Тантай ярилцчихээж би таны дотор юу байгаа вэ гэдгийг би уудалж ээж тэгжээж би таныг бол ийм хүн байна шүү гэж ингэж ойлгох боломжтой гэж ингэж хэлдэг. Тэгэхээр ерөөсөө юу гэхээр сэтгэл зүйчдэр очиж энэ мөнгө төлөөд ингээд зөвлөгөө аваад байгаа хүмүүс чинь мэдээж сэтгэл зүйч бол тэр хүнийг тэг ингэж одоо хэлэхгүй шүү дээ. Чи тэгэрээ ингээрэ гэдэг айхтар тийм шууд бол утгаар энэ хүнд ямар нэгэн тийм хөндлөнгийн ийм зүг чигийг бол зааж өгөх хүмүүс бол биш. Гэхдээ энэ хүн яагаад ингэж байгаа гэдэг зүйлээ өөрөө ойлгоход нь тэрийг нь чиглүүлж өгдөг ийм хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс чинь яадаг вэ гэхээр ирээд нөгөө юмаа ярьдаг ярьж жаад нөгөө өөр хүмүүс ойлгохгүй байхад энэ хүн дээр ирээд юмаа ярихлаар намайг нэг ойлгодог хүн байна да. Тэгэхээр намайг ойлгож гин гэдэг чинь л одоо энэ хүнд хамгийн том одоо юм үнэлэмж болоод байгаа байхгүй. Тэгэхээр намайг ойлгодог хүн бас байдаг юм биш үү гэдэг энэ үнэлэмжийг аваад буцхол дараа ирэхдээ нэрээ би ингээ яасан бэлээ гэдэг зүйлээ бодоод дахиад би юу ярих вэ гэдгээ бодоод ирдэг. Тэгэхээр ерөөсөн эн чинь юу гэхээр одоо эргэн тойрныхаа хэрвээ юм сэтгэл гутралын шинжтэй ингээд жоохон хэцүү байна гэд ингээд гутраад жоохон хэцүү байгаад байгаа ийм найзууд чинь за найзаа чамтай нэг ярмаар байна хоёулаа нэг уулзъя гэж ивэл үнэхээр одоо
төвчээд хилээ хазаад те юм хэлэх гээд буруу юм хэлэх гээд байгаа бол хилээ хазаад зүгээр л сайхан 30 40 минут найзаагаа сайхан яриулчих. Тэгээд ярьж байгаа үед нь тийм ээ тэр хүний оронд би байсан бол яах вэ гэдэг эмпати гэдэг аа шүү дээ. Энийг бас нэг энэ өнцгөөс нэг хараад бодчих те. Тэгээд нөгөө эсрэг үүсэх биш, загнах биш те. Чи ингэх гэж заах биш, шүүмжлэх биш. Ерөөсөө зүгээр л байгаагаар нь хүлээж аваад сонсчих. Тэгээд энэ хүний оронд өөрийгөө тавиад үзчих. Ерөөсөө л ингэх юм бол бид нар бусдаа эргэн тойрны хүмүүстэй одоо энэ чамайг ойлгодог хүн байгаа шүү. Чамайг би ойлгож байгаа шүү гэдэг энэ мэдрэмжийг өгтөл тэр хүмүүс чинь өөрийгөө цаашаа болвол яаж эндээсээ гарах вэ гэдэг арга замаа олоод явчихна. Хөнгө хэлбэр хүмүүс. Нэрэл бас тэгдэг шүү те. Ингээд амьдралд маш том ингээд үнэтэй бэлэг авч өгсөн хүнийг биш. Бид нар ер нь ингээд өөрийг нь айгүй сайн ойлгосон хүн, айгүй сайн сонссон хүнийг тэгэл мартдаггүй шүү дээ. Тэр хүн надад ингэж хэлээ, тэгж хэлээ гэдэг. За хоёулынгийнх нь ярилцлага ер нь бол энэ төрөйд өндөрлж байна. Магадгүй энэ ярилцлагын явцад подкастын үеэр би танаас асуугаагүй та одоо сонсогч үзэгчдэд маань энийг хүмүүс маань мэдээсэй гэж бас хэлмээр байсан тийм зүйл байвал түүнийг хэлээд тэгээ хоёулаа ярилцлага өндөрлөе. За тэгэхээр сэтгэл готрол бол одоо нэг талаараа бол одоо эмгэг боловч тийм ээ нөгөө талаараа бол мэдээж бид рүү одоо ихэнд бол хэлсэн ханаад нэгтлийн одоо зарим эрдэмтдийн хэлж байгаагаар бол ханаад гэж одоо ингэж ханиадтай төстэй шүү. Хүн ханаад төрөхөр яадаг вүлээ нөгөө таны хэлдэг чиг эмнэлэгт очиод аптект очиод эмийн санд очиод эм аваад уугаад нөгөө бүр болохгүй л одоо эмчд очдаг. Яг энэтэй адилхан эдгэрэх боломжтой. Бидний дунд ч гэсэн одоо ханаад хэлбэрээр маш одоо өргөн дэлхийн нийтэд тархсан ийм одоо эмгэг байдаг. Гэхдээ энийг бол хөнгөн хүнд гэж хүлээж авах гэхээс илүүтэй хэрвээ орчин тойрон чинь ийм хүн байх юм бол энэ хүнд би яаж туслах вэ? Энэ хүнийг би яаж ойлгох вэ гэдэг тал дээр тийм ээ хүн болгоны хандлага жоохон өөрчлөөсөө гэдэг ийм л юм би хэлэх гээд байна л да. Тэгээд тэр өөрт чинь сэтгэл гутралын одоо ийм шинж байх юм бол одоо үнэхээр хаанаас тусламж авах вэ гэдгийг хүн болгон мэдчихэгаасаа гэдэг нэг ийм л одоо зүйлийг хүмүүст хэлмээр байна. Энэ бол нэг талаараа гутрал гэд одоо ингэхлээр нэг айхтар хүнд одоо өвчин эмгэг гэж бодож бити хүлээж аваараа бас нэг юм уг наа чин байж лээдэг гэж бас нэг хөнгөн гэж бас бити хүлээж аваараа тэгэхээр энэ бол мэдээж хүн болгонд хизээж хамаагүй хүн болгоны амьдралд тохиолдож болох зүйл учраас энийг бол бас одоо өөрийнхөө хэмжээнд тийм ээ ийм хүмүүст нэг ийм тусламж зүг чигийг гаргаад өгчих. Ийм тусламжийг эргэн тойрондоо ингэж бас өгж байгаараа гэдэг энэ зүйл дээр жоохон тийм бодлоготой бас юм нэхур ийм хандж байгаараа гэдэг ийм л зүйлийг бас би хүмүүст хэлмээр байна л да. За урилгын маань хүлээж авч ирсэн маш их баярлалаа. Бас өөрийнхөө үн цэнтэй мэдлэгийг, туршлагыг цаг хугацаагаа зориулсанд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Үзэг сонсогчд маань одоо би ч гэсэн тантай ингэ ярилцж байхдаа айгүй олон зүйлсийг нэр нь тийм шүү дээ. Яа нэрийн талаас нь харж байгаагүй юм бол гэд их ойлгож авлаа. Тэгэхээр үзэж байгаа, сонсож байгаа хүмүүс маань ч гэсэн ингэж байгаа гэж найдаж байна. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Ингээд намайг ийм гоё подкастаа бас урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа. Тэгээд магадгүй одоо хүмүүсийн сонирхож байгаа өөр олон асуулт байвал бас дараагийн өөр олон боломжуудаар дамжуулж сэтгэл готрлын талаарх өөр илүү олон сонирхолтой баримт нотолгоонуудыг бас өөр сонирхолтой хэлбэрээр бас хүргэж болох байхаа гэж бодож байна. Тэгээд хүмүүсээ биеэ эмчд үзүүлдэг шиг сэтгэлээ бас үргэлж өөрөө бас хянаж байгаарай. Сэтгэлээ бас үргэлж өөртөө ажиллаж байгаарай. Сэтгцэн эрүүл мэнд гэдэг чинь бас биеийн эрүүл мэндээс илүү чухал шүү. Биеийн эрүүл бол мэдээж нэг Монгол ордын зүрх зүг гэдэг тийм ээ. Юу гэдэг вүлээ? Эрүүл биед саруул ухаан оршин гэдэг. Тэгэхээр яг энүүнтэй адилхан мэдээж бие эрүүл байх нь чухал боловч оюун санааны хувьд эрүүл байх гэдэг бол одоо маш чухал байна. Тэгэхээр хүн болгон сэтгцэн эрүүл мэндтэй сайн анхаарч байгаарай гэж ингэж хүсэж байна. Тэгээ та бүхэнд бас ажлын өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Баярлалаа. Тархины халаа сэтгэл зүйн подкаст нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлж байна. Маш үн цэнтэй зөвлөгөө, сонирхолтой мэдээллээр дүүрэн ийм дугаар байсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн дугаараар хүүхдийн анхаарлыг хэрхэн хөгжүүлэх талаар нэгэн зочныг урьсан байгаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Сэтгэл зүйн олон төрлийн асуудлууд бидний амьдралд өдөр бүр тохиолддог. Хүүхдүүдээ хэмээгэнтэй харьцуулаад байгаа маань өөрөө нөгөө амьдралын туршлага хуримтлагдах гэдэг зүйлийг хаагаад боогоод байгаа юм шиг санагдаж байна л да. Яг зөв. Харьцуулж байна гэдэг чинь ерөөсөө чи чадахгүй штэ л гэсэн мессежийг ерөөсөө өгöd байгаа байхгүй. Эцэг эхчүүд маань өөрийнхөө сэтгэл зүг одоо яаж дэмжих хэрэгтэй болоо. Тэгэхээр тухайн хүнээс төвчээр гэдэг зүйлийг нэлээдгүй шаардна. Сэтгэлийн тэнхээтэй хүн гэж яг хэн бэ гэдэг тэрийг тодруулах
зүйлийг үзэгчтэй хуваалцвал Ямарваа асуудал тулгархад, ямарваа бэрхшээл тохиолдоход тэрийг хэрхэн даван туулж чадаж байна вэ гэдгээр тэр хүн хэр сэтгэлийн хаттай юм бэ? Сэтгэлийн хат өндөртэй хүн юм уу эсвэл сул байгаа мó гэдгийг нь бас мэдэх боломжтой. аз жаргал гэж одоо яг юу юм бэ? Аз жаргалтай байна гэдгийг одоо юугаар тодорхойлж болох вэ? Бидний сэтгэл санаанд ямар нэгэн санаа зовних зүйл байхгүй. За сэтгэл бүрэн дүүрэн байх, амьдрал маань дутагдах зүйл байхгүй, хүрэх гэсэн зорилгодоо хүрсэн байдал гэд яг аз жаргал мэдэрч байгаа тэр бүрэн дүүрэн байдлыг л аз жаргал гэж томьёолоод байна. Сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад тань туслах зорилготой Тархины халаас подкаст нэвтрүүлгийг Пүрэв гарагийн 19 цагт Химнэл радио 91.7-оор хүлээн авч сонсоорой.